За ярилцлага нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Аз намхан далайн бүсийн ахлах эдийн засагч, олон улсын хөгжлийн төвийн сөрөн бус судлаач Филипп Шеллекенс оролцож байна. Тэрээр хүртээмжтэй өсөлт хөгжлийн стратеги, дэлхийн уур амьсгал болон технологийн шилжилтийн чиглэлээр Дэлхийн банк болон олон улсын валютын сан зэрэг томоохон байгууллагуудад ажилласан 20 жилийн туршлагатай нэг юм аа. Өдрийн мэнд. Студид ирсэнд баярлалаа. Өдрийн мэнд. Та анх удаага Монголд ирж байна шүү дээ. Сэтгэл ямар байна? Гайхалтай, сайн байна. Бид Монгол улсын засгийн газар болон хувийн хвшлийн түншүүдтэй уулзсан. Бид хоёр үндсэн зорилготой энд ирсэн. Нэгдүгээрт хөгжлийн стратегийн талаарх илүү өндөр түвшний зөвлөх үйлчилгээний талаар хэлцгээр ирсэн. Нөгөөх нь хиймэл оюун төвлөрсөн дэлхийн хүний хөгжлийн тайлангаа танилцуулах байсан. Хүний хөгжлийн тайлангийн талаар нь эхлээд асууя. Энэ оны тайланд хүний хөгжил огцом саарч байгааг тогтоосон байсан. Бүр хэдэн 10 жилээр ухарсан ч байж болцсошгүй байна. Үүний гол шалтгаан нь юу байсан бэ? Хэр санаа зовох асуудал болж байна? Эхлээд хүний хөгжил гэж яг юу болохыг үзэгчдэд товчхон тайлбарлая гэж бодож байна. Учир нь энэ нь маш өргөн цар хүрээтэй ойлголт. Хүний хөгжил гэдэг нь хүмүүст амьдралын хэв маяг, өөрийн гэсэн үн цэнэ чөлөөтэй сонгох боломжийг нээж өгөх явдал юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжлийг индексжүүлж, хэмждэг. Мэдээж энэ индекс нь маш том зүйлийг илүү энгийн, хялбар байдлаар харуулдаг. Ерөнхийдөө бидний индекс 3 зүйлийг хэмждэг. Нэгдүгээрт амжиргааны зохистой түвшин буюу орлоготой холбоотой үзүүлэлт. Хоёрдугаарт эрүүл мэндийн үзүүлэлтүүд, дундаж наслалт. Харин гуравдугаарх нь боловсрол эзэмших боломжийг хэмждэг. Сургуульд суралцах, суралцсан дундаж хугацаанд суурилж хэмждэг. Олон орны адилаар Монгол улс цар тахлын үед хүн цохилт амссан. Жишээлбэл нэг хүнд ногдох орлого нь 12 орчим хувиар буурсан. Дундаж наслалт 3%. Боловсролын индикатор 7%-аар тус буурсан. Энэ нь хүний хөгжлийн индекс огцом буурахад нөлөөлсөн. Энэ үеэс хойш нөхцөл байдал тэмцэх дээрдэггүй. Монгол улс бусад орны адилаар цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Харин сайн мэдээ нь гэвэл энэ индексийг бид тооцож эхэлснээс хойш 35 жилийн хугацаанд Монгол улс хүний хөгжлийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан. 1990 оноос хойш ойролцоогоор 35-36%-аар сайжирсан. Гэхдээ тааруу мэдээ нь гэвэл Монгол улс яг одоогоор хүний хөгжлийн индексээр дэлхийн 104-р бичигдэж байна. Өөрөөр хэлбэл сайжрах зүйл маш их байгааг энэ нь харуулж байгаа юм а. So as you've mentioned, Mongolia was ranked 104th of Таны хэлсэнчлэн Монгол улс дэлхийн 193 орноос 104-р эренбэлэгдэж байна. Монгол улс хүний хөгжлөөр ахиц дэвшил гаргаж байгаа ангилалд багтсан байгаа. Тэгэхээр энэ нь сэтгэл ханах зүйл үү эсвэл илүү их хийх зүйл хэвээрээ байна уу? Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс улс орнуудын хүний хөгжлийг маш өндөр, дунд, бага гэж ангилдаг. Монгол улс одоогоор хүний хөгжил өндөр ангилалд багтаж байна. Гэхдээ манайхаас өөр олон ангилал байдгийг санах хэрэгтэй. Тухайлах юм бол Дэлхийн банкнаас улс орнуудыг орлогоор нь 4 ангилдаг. Өндөр орлоготой, дунджаас дээгүүр, дунджаас доогуур, бага орлоготой гэж ангилдаг. Өнгөрсөн жил Монгол улс Дэлхийн банкны энэ ангилалд шат ахиж, эргээд дунджаас дээш орлоготой орнуудын тоонд орсон. Монгол улс дунджаас доош орлоготой, дунджаас дээгүүр ангилалд орсон даруй хүний хөгжлийн ангилалд мөн шат ахисан. Хүний хөгжил өндөр орнуудын тоонд багтсан. Энэ ангилалд нэгдээд удаагүй байгаа ч бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад хүний хөгжлөөрөө энэ зэрэгцэж байна. Тэгэхээр энэ бол Монгол улсын хувьд сайн зүйл. Гэхдээ хийж сайжруулах зүйл их байна. Тэгэхээр Монгол улсын урд 90 гаруй орн байна. Хүний хөгжлийг илүү ахиулахад юу хэрэгтэй вэ? I think and we can talk about this in more detail in the interview but энэ талаар ярилцлагын явцад илүү дэлгэрэнгүй ярьж болно л доо. Гэхдээ товчхондоо уран сэтгэмж, шийдэмгийн байдлын хослол гэж хэлж болох юм. Илүү шинэлэг, шийдэмгийн хөгжлийн стратегийг сэтэж, түүнийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах нь чухлаа. Үр дүнтэйгээр гэдэг нь тасралтгүй, тууштай, цогцоор хэрэгжүүлэх гэдэг санааг хэлж байгаа юм. Олон улсад яг энэ асуудал хөгжлийн гол сорилт нь болж байна. Үргэлжлүүлээд хөгжлийн стратегийн шинэлэг санаачлалуудаас бага зэрэг ярив. Монгол улсад яг одоо хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол илүү хүн төвтэй хөгжлийн модель.
Хүн төвтэй өсөлтийн загвар нь ерөнхийдөө одоо болон ирээдүйн хойч үеийн сайн сайхан хангалуун амьдралд төвлөрсөн байдаг. Нийгмийн оролцоо болон доктортой хөгжлийн зорилтыг аль алийг нь хослуулдаг. Монголын дундаж давхаргыг харвал одоо маш хүнд байдалд байна. Дэлхийн бусад орнуудад ч адил зүйл болж байгааг харж болно. Эдийн засгийн өсөлт удаашрсан байна. Цар тахлаас хойш инфляц, ялангуяа хүнс, орон сууцны үн өндөр байгаа зэрэг нь дундаж давхархад том сорилт болж байна. Цар тахлын өмнөхөн гарсан дэлхийн үн цэний судалгаанаас харвал Монгол улсын хөдөлмөр эрхэлж буй хүн амын 3/2 нь ажлын байранда бүрэн итгэл найдваргүй байсан. Өөрөөр хэлбэл хүмүүс ажлаа алдах, дахин ажил олдохгүй байх вэ гэхээс айж байна. Энэ бол анхаарал хандуулах нэн чухал асуудал. Тэгэхээр хүн төвтэй хөгжлийн модельтэй болохыг 3 хэсэгт хуваан тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт, орлого олох илүү олон боломж бүрдүүлэх хэрэгтэй. Монгол улс олон 10 жилийн турш эдийн засгаа төрөлжүүлэх талаар ярьсаар ирсэн. Одоогийн хэрэгцээ хിവэрэ байна. Үүнийг хийж хурдсахад төрийн оролцооч маш чухал. Төрийн капитализм олон оронд үр дүнтэй байж чадсан. Тэгэхээр Монголд ч хэрэгжиж болохыг үгүйсэхгүй. Гэхдээ Монголын хувьд төрийн оролцоотой капитализм илүү хөгжилд чиглэсэн байх нь зүйтэй. Ингэж байж урт хугацаанд хүмүүсийн аж амьдрал дээрдэнэ. Үүнээс гадна Монгол улсад инновацийн илүү шаталтай бодлого хэрэгтэй гэж бодож байна. Ихэвчлэн төрийн оролцоотой бүтээн байгуулалт секторуудад хөрөнгө оруулалт хийгдэж байгаа харагдсан. Гэхдээ инновац, антрепренеруудад хөрөнгө оруулах нь зүйтэй. Ингэснээр инновацлог антрепренерууд дэлхийн зах зээлд ямар боломжууд байгааг судалж, засгийн газраас нь үүн чиглэсэн арга хэмжээнүүдийг авах боломжтой болно. Нэг талдаа энэ нь илүү хурцтай өсөлтийг өдөөж, нэмэлт орлого олох боломжуудыг бий болгох юм. Мөн миний бодлоор Монгол улсад анхаарах хэрэгтэй өөр 2 зүйл байна. Нэгдүгээрт, бид чадварлаг ажилтнуудыг сайн холбож, тохирох ажлын байранд нь хүргэх хэрэгтэй. Зөвхөн олон ажлын байр бий болгох нь хангалтгүй. Эдгээр ажлын байрыг дүүрэх чадварлаг боловсон хүчин байгаа хэсгэд анхаарах ёстой. Ирээдүйн эдийн засагт хувь нэмрээ оруулахад шаардлагатай ур чадварт монголчуудыг бэлтгэж, чадахжуулах хэрэгтэй. Үүнийг хиймэл оюунтай холбон тайлбарлаж болно. Та хүсэж байвал энэ талаар дараа ярилцаж болох юм. Учир нь энэ бол маш чухал сэдв. Өөр чухал зүйл бол уялдаа холбоотой байдал. Ажлын байр, ажлах хүчний хооронд бит болон дижитал байдлаар холбох нь нэн чухал. Орлогын их усүрийг нэмэгдүүлж, ажлын байр болон хүмүүсийг холбохоос гадна 3 дахь чухал элемент бол нийгмийн хамгааллын сүлжээг сайжруулах явдал гэж бодож байна. Монголд өрсөлдөх чадвартай эдийн засаг, илүү тэгш шударга нийгэм хэрэгтэй байна. Нийгмийн хамгааллын сүлжээ нь харьцангуй сайн хөгжсөн байгаа ч зай засвар ихтэй байна. Өөр хоорондоо давхцсан хөтөлбөрүүд олон байна. Төслийн хэрэгжилт, зорилтод бүлэг нь үргэлж оновчтой байж чадахгүй байна. Тиймээс илүү сайн туршигдсан төслүүдийг нэвтрүүлж, хэн нэгэн хаягдахгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, нийгмийн бүртгэлийн систем нэвтрүүллээ гэж бодоход нүүдэлчин хүн ам хоцорч үлдэхгүй байх гэх мэт. Тэгэхээр бид илүү ихийг хийж чадна гэж бодож байна. Энэ бол хамгийн чухал 3 элемент юм. Магадгүй өсөлтийг хувийн хөвшил жолоодох уу, төр жолоодох уу гэдэг маргаанаас жаахан холдох хэрэгтэй болов. Хоёул хоорондоо уялдаа холбоотой. Нэг зорилгын төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Би орлого бүрдүүлэх боломжуудын талаар илүү дэлгэрэнгүй ярилцмаар байна. Хамгийн том боломж бүтээгчид гэхээр хамгийн ихэнд хувийн хвшил санаанд орж байна. Устдаа үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд. I'm pretty sure this is the first time you're visiting. Та манай улсад анх удаа ирж байгаа ч нөхцөл байдлыг ажиглаж байсан. Монголын хувийн хвшлийн өсөлтийн талаар юу анзаарсан бэ? Тэдэнд ямар сорилтууд тулгарч байна? The private sector, as I understand it, has a lot of scope. Миний ойлгож байгаагаар хувийн хвшилд өсөн хөгжих орон зай их байна. Мэдээж Монгол улсад хөрвөх чадвар болон хит төвлөрөл сорилт олдгоо.
Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвараа сайжруулах нэн хэрэгцээтэй байгааг энэ нь дахин харуулж байгаа юм. Таны хэлсэнтэй бүрэн санал нийлж байна. Дэлхийн бусад орнуудыг харсан ч тэр орлогын шатлалд дахихад хувийн хвшлийн оролцоо маш өндөр байдгийг тодор харуулсан олон жишээ бий. Монгол улсын хувьд дундаас дээш орлоготой ангилалд байгаа. Өндөр орлоготой ангилалд ороход хувийн хвшлийн оролцоо асар их байх болно. Дэлхийн ихэнх оронд нийт ажлын байрны 90 орчим хувийг нь хувийн хвшил хангаж байдаг. Тиймээс хувийн хвшлээ санаачлагтай, оролцоотой байх боломжоор нь хангах нь маш чухал. Гэхдээ Монголд төрийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй хэвээр байна гэж бодож байна. Үнэндээ аль аль нь хосолсон хайбрид бодлого тохирно гэж бодож байна. Тухайлбал төрийн оролцоотой үйл ажиллагаа нь илүү бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд төвлөрсөн байх хэрэгтэй. Үний сацуу хувийн хвшлийн оролцоог дэмждэг хөгжлийн завгар баримтлах нь зүйтэй гэж харж байна. Үүнд юу хэрэгтэй вэ? 3 зүйлийг хэлж болох юм. Нэгт ур чадвар, тэгээд технологи болон санхүүжилт. Дахиад л засгийн газар тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой болно. Магадгүй өсөлтийг хувийн хвшил жолоодох уу, төр жолоодох уу гэдэг маргаанаас жаахан холдох хэрэгтэй болов. Хоёул хоорондоо уялдаа холбоотой. Нэг зорилгын төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Ур чадвартай ажиллах хүч чухал. Энэ бол засгийн газрын оролцоо зайлшгүй шаардлагадах том жишээ. Ур чадвартай боловсон хүчин бэлтгэх, технологитой холбох, дэд бүтцийг сайжруулах, санхүүгийн хувьд саа тодорхойгүй байхад нь туслах нь засгийн газрын хийх гол ажил. Мөн чадвахаас гадна өөр нэг хэрэгтэй зүйл бол өрсөлдөөн. Шууд утгаараа өрсөлдөх гэхээсээ илүү альва өрсөлдөөнд бэлэн байх нь чухал. Дотоод, гадаад аль ч өрсөлдөөнд бэлэн байх хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа газар л инновац төрдөг. Өрсөлдөөнд нээлттэй байх нь инновацийг дагуулна. Авиас чадвар, технологи, санхүү зэрэг нь инновацийг бий болгодог хүчин зүйл гэж хэлж болох ч инновацлог байх нь заавал цоошин зүйл бодож олохыг хэлдэггүй. Шинийг санаачлах, чадвартай хүмүүсийг хөдөлгөх хүч. Хүсэл эрмэлзэл үгүй бол инновац төрөхгүй. Тиймээс л өрсөлдөөн чухал байгаа юм. Гэхдээ инновац хийх чадвартай, шинийг санаачлах хүсэл эрмэлзэлтэй байсан ч энэ нь эдийн засгийн үр өгөөжгүй байх боломжтой. Ажлын байр бий болохгүй, доктортой биш ч байж болно. Тиймээс ийм тул бид зорилгоо тодорхойлж, нийгэмд яг тулгамдж байгаа асуудал чиглэсэн шинжилэл хийх хэрэгтэй. Тэгэхээр миний бодлоор Монгол улсын хувьд анхаарах хэрэгтэй 2 зүйл байна гэж бодож байна. Ингэж дүгнэж болох юм. Дотооддоо хөгжихийн зэрэгцээ дэлхийн бусад улс орнуудтай холбогдож хамтрах боломж. Монгол улс гадаад чиг баримжаагаа хадгалах зайлшгүй шаардлагатай. Яг одоо хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч, гео эдийн засгийн хурцтмал байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тодорхойгүй болсон гэдэл олон зүйл өрнөж байгаа учраас экспортод суурилсан өсөлтийн загвараас татгалзах хэрэгтэй. Хөгжиж буй орнууд гадаад зах зээл төвлөрөх ёстой учир шалтгаан нь маш энгийн. Гадаад зах зээл илүү том, игч хөрөнгө эргэлддэг. Тэгэхээр Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд гадаад боломжуудыг олж харах нь чухал. Гэхдээ дэлхийн хэмжээнд боломж эрэлхийлэхээс гадна Индонез улс шиг дотоодын эдийн засаг үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Монгол улс Индонезийн туршлагаас суралцах, сургамж авах боломжтой гэж бодож байна. Монгол улс гадаад зах зээлээс илүү их өгөөж хүртэх, орлого олох боломж мэдээж бий. Жишээлбэл ноолуурын салбар, хүнс үйлдвэрлэл зэрэг хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд анхаарч болно. Боловсруулаагүй түүхийн хэлбэрээр экспортлж буй ашигт малтмал зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүнд нэмэн өртөг шингээх боломжтой. So Mr. Philip, I think you made some great points. Ноён Филипп та маш чухал санаанууд хэллээ. Эргээд тайлангийн гол дүгнэлт рүү орцгоё. 4 жил дараалан улс орнуудын хооронд тэгш бус байдал нэмэгдсэн байна. Олон 10 жилийн ахиц ингэж огцон ухрахад юу нөлөөлсөн бэ? Монгол шиг хөгжиж буй орнууд хэд хоцрохоос хэрхэн зайлсхийх боломжтой вэ? So the global picture on inequality is actually a little bit. Дэлхийн тэгш бус байдлын ерөнхий дүр зураг нэлээд яригтай л да. Дэлхийн нийтийг магадгүй хүн бүрийн орлого болон хөрөнгийг нэгтгэхэд харуул сүүлийн 10 жилд тэгш бус байдал буурсан дүр зурагтай байгаа. Үүний цаана 2 гол хүчин зүйл бий. Эхнийх нь улс орнуудын доторх ялгаатай байдал маш их. Тухайлбал зарим улсад орлогын тэгш бус байдал буурч байгаа. Харин заримд нь нэмэгдэж байна. Тэгэхээр маш төвөгтэй зураглал гарч ирнэ.
Харин улс хоорондын тэгш бус байдлыг харвал огцон буурсан байгаа. Энэ итгэх болон хятадын өсөлтөөс үүдсэн гэсэн үг. Гэхдээ одоо улс орон хоорондын тэгш бус байдал эргэн нэмэгдэж, дэлхийд даяар тэгш бус байдал дахин өсөх эрен үе рүү орж магадгүй байна. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд буурч байсан тренд эргэж болзошгүй байна. But if we are not careful, and I'm not saying necessarily Дэлхийн тэгш бус байдал эргэн нэмэгдэх нь баттай зүйл биш л дээ. Гэхдээ болгоомжгүй байвал нэмэгдэх эрсдэл маш өндөр байна. Одоо мэдээ харах болгонд л геополитикийн асуудал ихтэй байна. Гэхдээ тариф, геополитикийн хурцтмал байдал үнэндээ олон 10 жил үргэлжилж байгаа. Зүгээр л тоглогчд нь солигдсон. Миний бодлоор энэ бүгдээс илүү чухал асуудал бол суур технологийн өөрчлөлтүүд. Хөгжингүй, хөгжиж буй аль ч оронд нөлөөлж байна. Эдгээр өөрчлөлтүүд шинэ боломж бий болгож байгаа ч шинэ сорилтуудыг бий болгож байна. Химэл оюуны шинэ эрен үед улс хоорондын тэгш бус байдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Химэл оюуны эргэн тойронд өрнөж байгаа ихэнх яриа улс доторх тэгш бус байдлыг онцолж байгаа ч улс хоорондын тэгш бус байдлыг орхигдуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр энэ асуудлыг их нухацтай харж байгаа нь учиртай. Яагаад гэвэл химэл оюунаас хамгийн үр өгөөж хүртэх тал нь хэн байна вэ? Хөгжингүй орнууд. Тийм ээ, хөгжингүй орнууд. Дижитал дэд бүтэц цайтай орнууд. Нөөц, дата ихтэй орнууд. Тэгэлгүй яах вэ? Дата нөөц, найдвартай эрчим хүчний дэд бүтэц, дижитал хуваагдал харьцангуй бага орнууд. Тиймдээ ч эдгээр орнууд химэл оюуны давуу талыг хүртэх илүү өндөр боломжтой байна. Харин нөгөө талдаа ядуу буруу орнуудад химэл оюунаас үүдэлтэй өөрчлөлтийг давж гарах нь маш том сорилт болж байна. Нийгмийн хамгааллын сүлжээ нь тааруу хөгжсөн орнууд илүү эмзэг байна. Энэ нь бодит эрсдэл дагуулж байна. Тэгш бус байдал уламд ордоход хүргэж магадгүй байгаа тул бид үүнээс маш их эмээж байна. Тэгэхээр таны асуултад хариулахад бид юу хийж чадах вэ гэвэл хүн бүрт хүртээмжтэй өсөлт бий болгох. Чанартай ажлын байр бий болгохоос гадна хүмүүсийг ажлын байраар хангаж хүн бүрийг тэр ажилд холбож хинч тэрхүү системээс гадуур үлдэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Бид ирээдүйд хөтлөх хөгжлийн замналаа удирдах боломжгүй мэт байна. Ирээдүйн хөгжлийн замнал маш өндөр цар хүрээтэй болж байна. Учир нь химэл оюун эцэс төгсгөлгүй боломжуудыг нээж өгч байна. Энэ ч утгаараа таамаглахад бэрх байдлыг үүсгэж байгаа юм. Тайланд дурдсан нэг чухал санаа нь химэл оюунтай өрсөлдөхөөс илүүтэй хамтран хөгжих эдийн засгийг бий болгох байсан. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Энэ санааг хэрхэн нотогшуулах боломжтой вэ? Монгол улс сайн туршлагаас суралцж болно гэж та хэлсэн. Энэ нь юу байж болох вэ? It's truly astonishing what's been happening with AI in the last couple of years. I mean, just a few years ago. Сүүлийн хэдэн жилийн химэл оюуны хөгжил үнэхээр гайхширмаар байлаа. Ердөө хэдхэн жилийн өмнө шүү дээ. 2021 онд. Бараг манай эртний өмнөх 2021 он гэж хэлэхэд болох бах. Гэхдээ манай эртний өмнөх гэхээс илүүтэй ChatGPT-гээс өмнөх үе гэхэд ч болохоор байна. 2021 онд химэл оюуны тухай яриа зөвхөн технологийн хурал, лаборатори, эрдэм шинжилгээний хүрээнд л яригддаг байсан. Харин одоо бараг л хүн болгон за бүгд биш ч ихэнх нь имэйл бичих, бичиг баримт хураангуйлах, хурмын үг бэлдэх, магадгүй ийм ярилцлагад зориулсан текст бичихэд химэл оюуныг ашиглаж байна. Тэгэхээр химэл оюуны талбар эрс өөрчлөгдсөн төдийгүй маш их боломжийг бий болгож байгаа. Мэдээж химэл оюуны халууралтай зэрэгцээд хүмүүсийн хүлээлт маш өндөр болсон байна. Хайп бий болсон байна.
Тэгэхээр нөгөө талаараа урам хугарахч нөхцөл үүсэж байгаа юм. Би аз жаргалыг үргэлж тэгштгэл мэд боддог. Бодит байдлыг хүлээлтээр хуваасантай тэнцүү гэдэгт итгэдэг. Хэрвээ хүлээлт өндөр бол урам хугарах магадлал өндөр гэсэн үг. Ялангуяа бага орлоготой орнуудад хиймэл оюуны хүлээлт маш өндөр байна. Сүүлийн байдлаар дэлхийд даяар 5 хүн тутмын нэг нь хиймэл оюун ашиглаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 21 хооронд судалгаа хийж хүмүүсээс ирэх 5 жил хиймэл оюуны кирийг ашиглах эсвэл ашиглахаар төлөвлөж байгааг нь асуусан. Үүнд Монгол зэрэг баг дунд хөгжиж буй орны хүн амын 3/2 нь хиймэл оюун ашиглана гэж хариулсан. 5/1-ээс 3/2 болтол шилжсэн том өсөлт. Харин хөгжингүй эдийн засагт хүний хөгжил өндөр. Хамгийн чинэлэг орнуудын хүн амын тал хувь нь л хиймэл оюун ашиглана гэж хариулсан. Тэгэхээр хүлээлт өндөр байгаатай зэрэгцэн хиймэл оюуны үүсгэж болзошгүй сөрөг нөлөөллийн тухай яриа. Ялангуяа ажлын байртай холбоотой айдас баг зэрэг хэтрүүлэгтэй байж магадгүй. Тэгэхээр таны асуусан ирээдүйн хөтөлбөрийн зах зээлд хиймэл оюун хэрхэн нөлөөлөх талаарх асуултад хариулт болж байна. Сүүлийн үед автоматжуулалт олон ажлын байрыг үгүй хийх талаар их ярьцгааж байна. Гэхдээ дэлхийн урт хугацааны түүхээс харуул масс ажилгүйдлийн гол шалтгаан хизээч технологи байгаагүй. Аль ч салбарт урт хугацааны ажилгүйдлийг үүсгэж байгаагүй. Харин технологи нь ойрын болон дунд хугацааны доголдлыг бий болгодог. Тодорхой улс орн нийгэм эдийн засгийн бүлгүүд илүү эрсдэлт эмзэг байдаг. Тэгэхээр бид урт хугацаанд технологиос айх хэрэггүй. Хиймэл оюун шин сорилтууд дагуулах нь мэдээж мэдээллийн аюулгүй байдал, засаглал, хөрөнгөтэй холбоотой олон асуудал байна. Энэ бүгдээс зүгтах биш, ойлгож хүлээж авах хэрэгтэй. Мөн энэ бүхэн зөвхөн автоматжуулалттай холбоотой зүйл биш ээ. Сайжруулалт, инновацтай ч мөн холбогдно. Энэ нь юу гэсэн үг вэ? Хиймэл оюун олон ажлын байрыг автоматжуулж байна. Цаашид энэ хандлага үргэлжлэх болно. Гэхдээ илүү чухал нь альва ажлыг хэлбэршүүлж, сайжруулж байгаа. Манай судалгааны гол үр дүнгуудын нэг нь энэ. Хиймэл оюун хүмүүсийн ур чадварыг дээшлүүлж, чадварчуулахад оролцоотой байна. Биднийг илүү бүтээмжтэй байхад тусалж байна. Илүү бүтээмжтэй байснаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Хүн бүртэл сайн зүйл, худалдан авалт нэмэгдэнэ, илүү үйлчлэгээ авна. Инновацийг мартаж болохгүй. Нэгэн сонирхолтой статистикийг дурдъя. Таны мэдэж байгаачлан Америкийн нэгдсэн улс тогтмол хүн амын тоолгын судалгаа хийдэг. Энэ судалгаанд иргэн бүр эзэмшиж буй ажлын байраа бичих шаардлагатай байдаг. Хамгийн сүүлийн судалгаанаас харахад хүмүүсийн одоо эрхэлж буй ажлын байрны 60% нь 50 жилийн өмнө огт байгаагүй ажлын байрнууд байна. 50 жилийн дараа ч яг адил зүйл болно гэж таамаглаж байна. Одоо байгаа ажлуудаас үгүй болох нь үгүй болж, солигдох нь солигдно. Бидний одоо төсөөлж чадахгүй маш олон ажлын байр бий болно. Тэгэхээр таны хэлсэнчлэн бүх зүйл маш хурдцтай өрнөж байна. Хайпыг дагаж FOMO буюу аливаа зүйлээс хоцрохгүй гэсэн айдас нэмэгддэг. Олон улс технологийн энэ дэвшлээс хоцрохгүй гэсэн айдастай байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ хүний хөгжлийн тайлан технологи төлөрсөн загвараас илүү хүн төвтэй байх нь чухал гэж хэлж байна. Бодлогын хувьд энэ шилжилт ямар харагдах вэ? Монгол улс одооноос юу хийх хэрэгтэй вэ? It's a good question and indeed, it's clear that AI is reshaping the world. Сайн асуулт байна. Хиймэл оюун дэлхийн дахины нийгэм эдийн засгийг өөрчилж байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн гол асуулт нь бид хиймэл оюуныг өөрчилж байна уу? Эсвэл хиймэл оюун биднийг өөрчилж байна уу гэдэг байна. Урт хугацаанд хиймэл оюун нь биднийг сайжруулах багаж хэрэгсэл байна гэдэгт би итгэдэг. Үүнтэй зэрэгцээд human agency буюу хүний бие даасан байдал алдагдах эрсдэл бий. Хүн бүр л өөрсдийнхөө амьдралыг удирдах чадвартай байдаг. Харин тайлангийн үр дүнгээс харуул хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөх хандлага байна. Ялангуяа өндөр настай хүмүүст энэ байдал тод харагдаж байна. Хиймэл оюун гэх мэт асар том технологийн дэвшлийг дагаж бид ирээдүйд хөтлөх хөгжлийн замналаа удирдах боломжгүй мэт байна. Ирээдүйн хөгжлийн замнал маш өндөр цар хүрээтэй болж байна.
Учир нь хэмэл оюун эцэс төгсгөлгүй боломжуудыг нээж өгч байна. Энэ ч утгаараа таамаглахад бэрх байдлыг үүсгэж байгаа юм. Тэгэхээр таны асуултанд хариулахад хэрхэн сайн бэлтгэж хоцрохгүй байх вэ? Юуны өмнө дижитал дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухал. Ингэснээр хэмэл оюуны хөгжилд оролцох чадвартай болно. Үүнээс гадна бусад технологийн дэвшлүүдийн адилаар хэмэл оюуны хүлээн авч нэгтгэх нь чухал. Учир нь хэмэл оюун нь хөгжлийн үр дүнг сайжруулахад хамаатай зүйл. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хөгжлийг цогцоор нь авч үзхийг хичээдэг. Тэгэхээр би хэмэл оюуны өгч болох 3 гол давуу талыг онцломоор байна. Эхэнд нь хүн төвтэй хандлага. Бид хэмэл оюуныг ашиглаж хүн бүрт хүртээмжтэй өсөлтийг бий болгож чадна. Аюулгүй доктортой байдлыг бэхжүүлж чадна. Мөн хэмэл оюун нь илүү ухаалаг эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой. Засаглалт ч ач тустай байж болно. Бид ихэвчлэн хэмэл оюуны засаглалын талаар ярьдаг. Гэхдээ миний хувьд хэмэл оюун өөрөө засаглалыг бүхлээр нь өөрчлөх боломжтой гэж боддог. Авилгыг бууруулж, төрийн худалдаа авалтыг үр дүнтэй хянахад тустай байж болно. Сайн засаглалыг бий болгох мэдээллийн нөөцийг бүрдүүлж чадна. Энэ бүгд боломжтой. Дижитал дэд бүтцэд хөрөнгө оруулахаас гадна эрчим хүчний найдвартай нөөцтэй байх нь чухал. Магадгүй Монгол улс сэргийгдэх эрчим хүчээ ашиглаж дататай хөгжүүлэх зорилготой байж болно. Үүнд их хэмжээний эрчим хүч шаардлагатай шүү дээ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ур чадвар, боловсролыг бэхжүүлэх юм. Хэмэл оюуныг сургалтын хөтөлбөрүүдэд нэмэх нь зүйтэй. Сингапур улсын сайн жишгээс суралцж болно. Мөн ирээдүйн ажлын байрны шилжилтэд урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Яг л ногоон шилжилттэй адил. Монгол улс одоо 3 шилжилтэд төвлөрч байна. Ногоон шилжилт, хүмүүн капитал болон технологийн шилжилт. Энэ бүх шилжилтийн явцад мэдээж сорилтууд гарч ирнэ. Учир нь одоо байгаа бүтцээс шинэ бүтц рүү шилжиж байна. Энэ үйл явцад олон ажлын байр үгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр энэ шилжилтийг амжилттай, үр дүнтэй хийхэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Та Монголын шийдвэр гаргагчдад нэг үгж зөвлөх бай. Юмыг урт хугацаанд нь хар. Цөөхөн томоохон зүйлийг стратегтэй харж мөрийг тавь. Үүнийг ууггүй хэрэгжүүл гэж зөвлөмөр байна. Thank you so much for joining us today, Mr. Phil. Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Баярлалаа.